Байнгын орооны даргад нэг санал байна. Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулаа гэд энэ байнгын орооны өмнөх 4 жилд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яамд бол хөргүүлж ирсэн юм байна. Тэг яг хэрэгжилтийг нь уншихаар бол 21 онд үзэл баримтлалыг нь баталсан юм байна. Тэгээ одоо сайд нар нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үзэл баримтлалыг шинээр батлах ажил явагдаж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо өмнө нь хэн хийгээгүй яагаад удсан нь бол тэгээд хариуцлагаараа тогтоогдох байлгүй дээ. Одоо цаашаа хурдан энэ ажлыг байнгын орооноос шахамдуулж явъя гэвэл яг энэ үзэл баримтлалтай нь танилцуул яасан бэ гэсэн санал байна. Хоёрдугаарх нь болохоор энэ үйлдвэр технологийн паркийн ажлын хэсэг аж үйлдвэрчлийн бодлогын байнгын ороон дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд бол үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр байдаг татврын дэмжлэгийг холбогдох татврын хуулиудад нь тусгаж өгөх энэ ажлыг бол бид нар яг ажлын хэсгээр ярьж байгаа юм л да. Тэгтэл өмнөх 4 жилд энэ бас яригадаад тэгээ хуулийн төслүүдийг нь оруулж ирээ гэсэн даалгавар бол өгсөн байна. Тэгээ энэ дээр бас ажиллажээ. Тэгэхээр энийг нь бас татаж аваад бүгдээрээ үзчихвэл хурдлах баг. 3 дугаарх нь болохоор хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийн эдийн биржийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг боловсруулаа гэсэн байна. Үзэл баримтлал нь бол ер нь бэлтгэгдсэн байгаа гэж уншигдэж байна. Арай батлагдаагүй байгаа юм байна. Тэгэхээр энийг бас татаж үзэх юм бол ажил их хэмнэхээр байна. За тэгээ дөрөвдөх нь болохоор энэ мал болон мал амтны гаралтай болон ургамал түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл тэр бүх үе шатыг нь мөрдөх тийм журмыг боловсруулъя. Сахин бүртгэлийн нэгдсэн системийг бий болгоё гэсэн юм. Тэгээ энэний дөрвийг онцолж хэлж байгаа нь болохоор одоо энэ тайлагнал дээр бол 0% буюу хэрэгжээгүй. Тэгсэн мөртлөө хэрэгжилт хэсгийг нь уншихаар энэ засгийн бүрэлдэхүүн холбогдох сайдууд нь солигдсонтой холбоотой хүлээгдэж байгаа юм шиг уншигдаад байгаа учраас манай бодлогын байнгын орооноос эдгээр асуудлуудыг нь татаж аваад үзээд шахамдуулаад явах ийм боломжтой юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ дээр нь байнгын орооны зүгээс мэдээллийг нь аваад тэгээ танилцах ийм саналтай байна.